За нийт дэлхийд даяараа 355 тэрбум долларыг жил болгон одоо энэ газрын хөрсний бохирдол сүлжилтийн эсрэг зарцуулахаар юм амлалт бол хийгдсэн байдаг. За тэгээ үүнээс яг одоогийн байдлаар жилд босдог мөнгө нь болохоор юм 77 тэрбум доллар байна тийм. Тэгээ заарталт нь 270 орчим тэрбум долларын юм одоо санхүүжилт дутаад байдаг. Тэгэхээр энэ бол ингээд цаашаага бид нар ингээд амлаад яваад байх юм уу? Эсвэл ажил хийх юм уу? Бодиттой ажил хийнэ гэх юм бол бодиттой санхүүжилт хэрэгтэй. Тэгвэл бодиттой санхүүжилтийн асуудлыг яриа гэдэг. Энэ агуулгаар өнөөдөр бүтэн өдөржингөө энэ кофе хүрээнд санхүүжилтийн сайдрын хурал бол хурлаа. Тэгээд жил болгон одоо кофе дээр бид нар нөгөө засгийн газруудын зүгээс өөрсдийнхөө амлалтыг өгдөг. Олон улсын санхүүгийн байгууллагууд мөн адилхан ямар хэмжээний одоо хөнгөлөлтөө зээл тусламж өгөх вэ гэдгээ бас илэрхийлдэг. За тэгээд хувийн секторт мөн адилхан бидний үүрэг юу ах юм бэ гэдээ ингээ хэлцэж байна. За тэгээд үүнтэй холбоотойгоор одоо өдөөс өмнөх сайдрын хурал дээр бол дэлхийн хэмжээний 130 орчим улсын одоо байгаль орчны сайднаар замун олон улсын байгууллагуудын тэргүүнээр ирсэн байгаа. Санхүүгийн байгууллагуудын. Тэгээд засгийн газруудын өгсөн амлалт бол яг энэ COP17 дээр бол 1.3 тэрбум долларын хэм санхүүжилтийг хийя гэдгээ бол өнөөдөр мэдэгдсэн байгаа. За өдөөс хойш хуралдаанаар бол олон улсын санхүүгийн байгууллагууд мөн одоо олон улсын бас санхүүгийн бус мөртлөө олон улсын байгууллага гэж байдаг шүү дээ. Эдгээр байгууллагууд хоорондоо бас ярилцлаа. Тэгээд бүгдээрээ ямар ч байсан энэ санхүүжилтийг бид нар бол гаргана тий. Тэгээ ямар ч байсан хөнгөлөлтөө нөхцөлтөө зээл тусламжийг бид нар өөрсдийнхөө хэмжээнд бол гаргана гэдэг бол ярьлаа. Яг одоогийн байдлаар бас санхүүжилтийн дүн нь бол эцэлж бас гарч ирээгүй байна. Яг одоо энд ингээд хувийн сектор бас хуралдаж байна. Тэгээ хувийн секторын одоо Монголд санаачлах гэх юм бол энэ тал нутгийн одоо санаачлах гэж гаргаж байна. Тэгээд яг одоогийн байдлаар энд 1.3 тэрбум долларын бас хувийн секторын энэ санаачлал гаргая. Тэгээд бэлчээрийг хамгаалах чиглэлээр монголчууд бас юм санаачлал гаргаж байгаа. Тэгээд та бүгд мэдж байгаа. Дэлхийн одоо нийт газар нутгийн 54% нь бэлчээр байгаа. 54%. Яг энэ 54% дээр ажилдаг, амьдардаг дэлхийн 2 тэрбум хүн байгаа. 500 сая дэлхийн хүмүүс яг ингээд мал малдаг. Тэгээ нийт дэлхийн хүнсний 3/1-ийг хангадаг. Тэгээ та бүгд мэдж байгаа шүү дээ. Монгол улс тэгэхэд нийт одоо ажлын хүчний 3/1 нь бол одоо нүүдэлчд, малчд байдаг те. Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр монголчууд өөрсдөө энд бол маш их одоо өндөр ач холбогдол өгч оролцож байгаа. Бид нар өөрсдөө энэ COP17 хурлыг зохион байгуулж байгаа. Тэгээ тийм болохоор энэ бэлчээрийн тал нутгийг одоо хамгаалах энэ санхүүжилт босгож тал дээр бол бид нар одоо санаачлал гараад бас энэ маш сайн ингээд олон улсад дэмжигдээд явж байна. Дэлхийд дээр байгаа газар тэгээд ган ачиг зуд гэл янз янзын байгаль үзэгдэл болдог шүү дээ тий. Тэгээ энэ дээр холбоотойгоор энэ сүлжилт бол дэлхийд даяараа маш эрчимтэй явж байгаа. Африкийн улсуудад маш эрчимтэй явж байна. За мөн Латин Америкийн улсуудад эрчимтэй явж байна. Монгол ч гэсэн бас эрчимтэй явж байгаа шүү дээ тийм биз. Тэгэхээр энийг шийдвэрлэхийн тулд дан ганц засгийн газар санхүүжүүлэх, хэрэгжүүлэх боломж байхгүй, компаниуд бүрс боломж байхгүй. Олон улсууд нийлээд, олон улсын байгууллагууд нийлээд, хувийн секторууд нийлээд хамтарч энийгээ санхүүжүүлэх ёстой гэдэг энэ санаачлал дээр нэгдээд жил болгон өөрсдийнхөө хэмжээнд энэ газрын дороотлыг бууруулах, энэ сүлжилттэй эсрэг тэмцэхэд бүгдээрээ жил болгон 355 тэрбум долларын юм санхүүжилтийг өөрсдийнхөө улсад байж болно, эсвэл өөр улсын сүлжилтийн эсрэг байж болно. Ингээд санхүүжүүлъя гэдэг энэ санаачлал гараад явж байгаа. Тэгээд харамсалтай нь бас яг нөгөө энэ байгаль орчны төслүүд маань эдийн засгийн хувьд нэг өөр өгөөж өгдөг гэхээсээ илүү урт хугацаанд нөгөө нийт олонд мөн ингээд одоо тухайн нутаг дэвсгэрээр амьдарч байгаа иргэдийн ахуй амьдрал маш их хэрэгтэй байдаг нийгмийн төсөл байхгүй. Тэгээд ийм болохоор нөгөө санхүүгийн одоо үр ашиг багтаа, нийгмийн үр ашиг өндөртэй болохоор санхүүжилт бол дутагдaltaй босоод байна гэж шүүмжилж байгаа.
Тэгэхээр энийг яаж санхүүгийн хувьд үр ашигтай буюу bankable төсөл болгох вэ гэдэг дээр бүгдээрээ бас ярьж байна. Одоо тэг бодтой ярьдаг байцгаая. Дэлхийн уулаасаа дулаараад байна. Халуун болоод байна. Сүлжилт их яваад байна. Тийм биз? Тэгээ үр дүнд нь дэлхийн нийтээр хохироод байна. Тэгээ энийг бүгдээрээ хамтарч одоо зогсоохгүй болохгүй. Тэгэхээр энэ төслүүдийг яаж нэг үр ашигтай болгох билээ? Яаж бичиг баримтыг боловсруулах билээ? Яаж банкуд үүнийг санхүүжүүлдэг болох билээ? Яаж компаниудын сонирхлыг татах билээ гэдэг. Тэгээд бүхэн мэдж байгаа бах Монголын нэг жишээ бол маш сайн яригдж байна. Тухайлбал аж ахуйн нэгж байгууллагууд өөрийнхөө орлогын 1% нийгмийн сайн сайхны төлөө өөрсдөө шийдвэр гаргаад санхүүжүүлэх боломжтой болсон шүү дээ. Тэрний хүрээнд бол мод тарьж байна. Тийм биз? Одоо бид тэр бүхэн модны санаачлах гэдэг ерөнхийлөгчийн санаачлагаар ингээд явж байгаа. Тэр маань бас хувийн секторын дэмжлэгээр маш сайн хийж байгаа. Эдгээр санаачлагууд бол байж болох юм байна. Монголын энэ бол бас сайн жишээ байна. Тэгэхээр нөгөө хувийн секторын оролцоог хангахын тулд төр өөрөө бас бодлого зөв байлгах хэрэгтэй юм байна. За мөн олон улсын санхүүгийн байгууллагууд нөгөө хөнгөлөлтөө их өсвөрийг өгмөр байна. Дор хаяж одоо жилийн 10%-аас доош тий санхүүжилтийн ийм хөнгөлөлтөө нөхцөлтэй зээлүүдийг хувийн секторт өгөх хэрэгтэй байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жирийн иргэдэд өгөх хэрэгтэй. Тэдгээр хүмүүс байгальтайгаа ойрхон байдаг болохоор байгалийн хамгаалах үүсэлд илүү их үр дүнтэй гарна гэдээ маш олон бас энэ санаачлах санхүүгийн хилцээрүүд бас одоо явж байна. Тэгээд бүгдийг ингээ базаад хэлэхэд бол энэ удаагийн 2026 оны энэ 17 дахь КОП хуралд бол маш их идэвхтэйгээр одоо сайдаар оролцож байна. Өмнөх одоо КОП-удаас илүү маш олон юм саналууд их гарч байна. Тэгээ урлууд бас нэлээд сунжирч байна. Өглөө 11-ээс уралдаал одоо л гарч ирж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө Монгол улсад яг ингээд бэлчээр нүүдлийн соёлтой улсад бид нар ингээд дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын 197 улсын төлөөллийг авчираад тэгээ харж гэнэ үү энэ ингээд бодит амьдрал энэ байна. Малчид бол Монголын одоо амьдралын нэг хэсэг бидний өөхдөх. Гэтэл газар нутгийн ингээд ороотод байна. Гэт ингээд харуулхаар хүмүүс маш их ингээд ихтгэл үнэмшилтэйгээр бодит байдлыг ойлгоод тэгээ илүү их идэвхтэй орж байна. Тийм болохоор энэ КОП 17 бол одоо үр дүн бол сайн гарч байна. Тэгээ Монголын тал бас энэ дэр ач холбогдол үүж иргэдэн ч их сайхан биднийг тааламжтай хүлээж авч засгийн газрын ч гэсэн бас ингээд сайн зохион байгуулалт хангаж байгаа бид нар талархлаа илэрхийлж байна гэдгээ бас одоо энэ нэгдсэн үндэсний байгууллага бол олон улсын байгууллагууд бүгдээрээ бас илэрхийлж байна.